ажил хийж байгаа хүмүүсийг хэрхэн яаж зөвхөн гадаг талаар бичлэгдээр авъя. За өнөөдрийн ажил гэх юм бол ерөнхийдөө бол 3 хүн ажиллаж байна. 2 хүн шинээр орчирсан. Тэр 2 хүн дээр одоо яг дээдийн давхарт танилцуулга явагдаж байгаа. За салааны үйл ажиллагааг танилцуулахын тулд хамгийн түрүүнд энэ цаг авдаг систем буюу Fresha гэдэг аппликейшнийг танилцуулах нь бол зүйтэй байх гэж бодож байна. За энэ дээр дээдлийн игнэнд нь бол өнөөдөр ажиллаж байгаа хүмүүс доошоо нэг гүйлгээд харахаар хэдэн цаг хүртэл ажиллах. Тэгээд энэ синхрууд нь болохоор бүгд ямар үйлчлэгээ авч байгаа. Улаан зүрх тавьсан байгаа нь болохоор зөвхөн тэр хүн дээр гэж цаг авсан хүмүүс гээд гэх мэтчлэн хадгалсан. Тэгээд энэ аппликейшны хамгийн гоё нь ингээд үйлчлэгч болгоны нэр дээр дараад орохоор тэр үйлчлэгчийн бүх database мэдээлэл бүх юм нь байж байгаа. Тэр хүн ямар асуудалтай өмнө хин дээр орж байсан, ямар үйлчлэгээ авч байсан. Хэрвээ асуудалтай болвол асуудалтай хөл гарныхын зургийг аваад өөрийнх нь аккаунтн дээр нэмээд оруулцдаг учраас дараа ирэхэд нь бид нар тухайн асуудал нь хэр шийдэгдсэн байна, шийдэгдээгүй байна уу, цаашдаа юу хийх үү гэдэг бүх зүйлийг нь харж болдог нь бүр үнэхээр гайхалтай. Миний хувьд Монголд болохоор Google Calendar дээр бол бүх цагуудад зохицуулдаг байсан. Яг иймэрхүү чиглэлийн цаг авдаг аппликейшн Монголд яг ямар аппликейшн сайн байдаг гэдгийг бол сайн мэдэхгүй байна. Гэхдээ ер нь бол хэрвээ байдаг бол та нар ирж хаагаад хэрэглээрэй гэж хүсмээрээ үнэхээр бидний ажлыг маш сайн хөнгөвчүүлж өгдөг. Өнөөдөр бол нэлээд цөөхөлөө би болохоор ажиллаа төрүүлээд дууссан. Цагаас 30 минутын өмнө дууссан болохоор энэ 30 минутанд дамжаад өнөөдрийнхөө гол хүргээх юмудаа хүргэчихлээ. За энэ бол бидний ажлын амралтын өрөө болон галтайгоо энэ дотор бол бид нар хоолундаа идэж уугаад энэ дотор ерөнхийдөө амардаг. Энд манай ажлынхан байна. Одоо эндээс зарим байгаа, зарим байхгүй байгаа. Шинээр орж ирсэн хүмүүс зөндөө орж ирсэн. За энд болохоор бидний ерөнхийдөө бол мэдчих хэвээр шаардлагатай зүйл. Энэ болохоор бид нар pedicure дээр хэрэглэдэг Food Logic гэсэн бүтээгдэхүүнүүд хэрэглэдэг байхгүй. Тэгээ бүтээгдэхүүнүүдийнх нь одоо хэрэглээ, одоо юун дээр хэрэглэдэг, яадаг гэдэг үн тэгээ одоо хүмүүсээс олцоо их ирдэг асуултууд тэгээ тэрнийх нь хариултууд нь энэ дээр байгаа. Энэ болохоор манай түрүүний харуулсан Fresha гэх систем дээр оруулсан хүн болгоныхоо асуудалтай байгаа хөлнийхэн зургийг бид нар оруулцдаг байхгүй. Тэгээд pedicure орох болгонд нь бид нар зургийг аваад тэр хүний аккаунтн дээр зургийг нэмээд яваад байдаг гэсэн. Тэгээд энэ болохоор 28 7 хоногийн дараа гарсан үр дүн нь бол энэ дээр ингэж харагдаж байна. Энэ дээр болохоор 18 7 хоногийн дараа гарсан үр дүн ингэж харагдаж байна. Энэ дээр 12 7 хоног гарсан үр дүн. Энэ бүр үнэхээр гоё спрей. Бүр юу ч хийх шаардлагагүй, ямар ч одоо ухаж цэвэрлж энэ тентгийг өрөвсүүлж янз бүрийн ингэж ухаж шигтээс мэгдээс одоо юу гэдэг тэр бохир юмыг нь онгойлгож тэр бактерийг энэ дэвнгээр ингэж өсрүүлэх ямар ч шаардлагагүйгээр зөвхөн бид нар хоороо pedicure хийгээд энэ спрейг зөвлөд явуулдаг. Тэгээд энийг хэрэглээд өглөө оройдоо 2 удаа хэрэглээд иймэрхүү хугацаанд гарч ирсэн үр дүнгууд энэ дээр харагдаж байна. Энэ бол бүр үнэхээр best product би бүр хийж харж байгаагүй. Энэ Color Soft нь болохоор бид ус хэрэглэх шаардлагагүйгээр pedicure хийдэг одоо ус хэрэглэх шаардлагагүй. Бид нар энийг усгүйгээр зүгээр энэ спрейг цацаад 1 минут гарны дараа бид нар энэ үргчээр үргэхэд бүр усан дотор зөндөө удаан твтсэн шиг амар гоё бүх өгчсөн арьсууд нь хуулгарч ирдэг. Энэ мөс бас амар гоё. Энэ мөс нь болохоор бид нар хамгийн сүүл бүх зүйлээ хийгээд дуусныхаа дараа хэрэгэлдэг. Тэгэд энэ мөс болохоор ингээд булбай одоо тэр гоё чиглэг тэр смут байдлыг нь удаан хадгалдаг. Дээрээс нь одоо тэр хөлний нөгөө хөлний арьсны мөгөнцрүүд байдаг шүү дээ. Яг тиймэрхүү арьсны мөгөнцрүүдийг устгаж ариутгадаг. Энэ бүр үнэхээр гоё. Ер нь энэ Food Logic-ийн брэндүүд эдгээр Америкийн брэнд. Тэгээ манайх бол аль биесны ихээр борлуулдаг. Тэгээд эднийх бүр үнэхээр гоё. Яалтчгүй бүр сайн бүтээгдэхүүнтэй. За хадвар явчлаа. За энд болохоор салон дээр бол мэдээж одоо зураг авах болол маш чухал шүү дээ. Тэгээд хин нэг нь байнга зургийг аваад байгаад чадахгүй. Тэг хүн болох өөрөөсөө хийсэн бүтээлийн зургийг гоё авч сурах хэрэгтэй. Тэгээд энэ дээр болохоор ерөнхий example одоо жишээ олгоод за зургаа ингэж авал буруу, ингэж авал зөв. Одоо жишээлбэл энэ дээр ингээд хумсыг ингээд дарцсан байвал буруу. Энд болохоор яг ингээд бүх хураанууд нь харагдаж байвал дээрээс нь утасны энэ нэг ингээ хуваацсан хэсгүүд байдаг да. Одоо яг тэрний энэ голын хэсэг дээр чиний өмс чинь төвлөрж явах хэрэгтэй байхгүй. Тэгээд тийм учраас яг ингээд зөв
зөв бурууг ингээд гаргаад утасны тохиргоонуудын хүртэл ингээд заагаад өгсөн. Тэгээ энэ дээр ингээд ерөнхий мэдээллүүд нь байгаа. Энэ болохоор манай уртлын шүүгээ энэ дотор шүүгэн дотор аль алинд нь юу байгааг бүгднийг ингээд бичсэн хоол айдаа сууж байхдаа шинээр орж ирсэн ч юм уу ер нь ингээд ажилдаа сайн одоо учраа олоог байгаа хүмүүс маань эднийг ингээ хараад энэ шургуулганд нь ийм юмнууд байгаа юм байна гэдэг ингээд юу нь хаана байгааг мэдээд авчих боломжтой. За энэ бол бидний өдөр тутамд орж ирдэг үйлчлүүлэгч нар дээр гарч ирдэг хөлний асуудалтай янз бүрийн асуудлууд байдаг шүү дээ. Хөлн дээр бол ялангуяа тэдний хариултыг бол бид нар мэдгүй. Тэгэхэд энэ дээр бол ингээд бид нар энийг уншиж судлах мэдсээр хүмүүстэй одоо гарч ирж байгаа хүмүүсийн асуудаг одоо за энийг яах вэ тэрийг яах вэ гэсэн юмнуудад нь бид нар хариулт өгөх явуулна гэсэн үг. За энэ бол бидний өдөр тутмын хэлэх зүйл. Opening болон closing. За opening болохоор бид нар өглөөдөө ирээд энэ зүйлүүдээ хийгээд одоо гэрхээ асаах, фреш асаах бүх юмнуудаа хийгээд бүгднийг чеклж. За энэ closing нь болохоор бид нар орой болгон явахдаа энийгээ үүдэнд гаргаж тавьж агаад энийгээ бүгдийг арилгаж агаад дахиад ихнээс нь за энийгээ хийцэн хинч хинээсээ ч одоо би юу хийх вэ гэж асуух шаардлагагүй. Бүгд очиод closing checklist-ийг харж агаад бид тэр бүгдэн дээр нь чеклээд явчихна. Тэгээд дотоонуудаа хийгээд ажил дуусна. Дээрээс нь энэ нэг сарын календар энийг бол бид нар яг ингээд чухал том ажлуудаа чухал бидний мартаж болохгүй зүйлүүдэд тэмдэглэж гисэн байдаг. Тэгээд энийгээ өдөр болгон ер нь бол ингээд теглээд яг мартаж санах одоо багийн уулзалт юу гэдэг тий. Одоо жишээл энэ дээр building branding master class гэж soft gel master class одоо monos back mono амралтаа авчаад буцаад ажилдаа орж байгаа өдрийг нь тэмдэглэсэн байна гэх мэтчлэн ингээд дээрэс нь одоо ингээд хогийн савнуудаа солидог өдрүүдийн энэ дээр оруулсан байна. Хогийн саваа солих болон шалаа угаадаг. Манайх 7 хоногт 2 өдөр шалаа угаадаг. Хагасанд болон 3 дахьад тэр өдрүүдийг ингээд энэ дээрээ тэмдэглэсэн. Гэх мэтчлэн ингээд энэ дээр бас бүх тэмдэглээнүүд нь ороод. За одоо 2 давхурт нөгөө шинээр орж ирсэн хүмүүс танилцуулга явуулж байгаа. Би Сэмэрхүү ороод 2 давхурт хэлж байгаа. Ингээс бичээд гараад ирлээ. Now, professional conversations. Do you know what that means? Намайг бас яг энэ салонд ажилд орж байхад энэ презентацийг орж исэн. Тэгээ энэ дээр болохоор салооны удирдлага, албан тушаалууд нь хин байдаг, юу хийдэг, ямар үүрэгтэй ажилдгаас гадна одоо миний хийх ёстой үүрэг, хийх ёстой зүйлүүдийг бүгднийг маш нарийн детальчлаад заагаад өгчдөг. Тэгэхээр ингээд бүх юм тодорхойлцдог гэсэн үг. Тодорхой нөхцөлд ажиллаж байгаа хүн ажиллаа хийхдээ үнэхээр амар байт юм билээ гэдгийг би бүр эндээс ойлгож авсан. За тэгээд танилцуулга дээрээ мөн давхар үйлчлүүлэгч нартайгаа хэрхэн харилцах болон тухайн хүмүүс дээр одоо гарч ирж байгаа асуудлуудыг хэрхэн яаж шийдэх үү гэх мэтчлэн бүр аюу нарийн ширийн зүйлүүдийг аюу сан дэлгэрэнгүй болгоод тайлбарлаад өгчдөг. Example of like a professional conversation that you can have. Some people Жижигт Криси хоёр офис уулзалт хийж байна. Өнөөдөр манай салон бүр амар гоё чимээгүй нам тайван гоё байна. За энд бидний хэрэгэлдэг нөгөө протектонууд ч юм байна. Энийг бол байнга өөрчлөлтөстэй хэрэгэлдэг давхар зархаар байдаг. За тэгээ food logics-ийн тосмос бүх юмнууд нь байна. Энэ бас айгүй гоё. Одоо бид нар педикюр хийхэд дөнгөж орж ирсэн хүний ингээд хөлнөөс нэг шивэр гэх юм одоо нэг юм чигний муухай өнөр өнөртдөө штэ. Тэнгүүд бид нар энийг цацчих юм бол муухай нэг эвгүй өнөр байдаг штэ нэг юм хүрхэд жоохон эвгүй тийм өнөрийг энэ юм ариутгадаг. Тийм спрей ариутгаад давхар ингээд тэр өнрийг нь дарчдаг. Тийм спрей эхлэхээс өмнө шууд энэ дээр цацчихдаг. За cuticle softener энийг бол шаардлагатай үед хэрэглэнэ. Энэ нөгөө нэг color softener. За би энийг танарт өнөөдөр энэ дээр тренинг хийлгэж байгаа хоёр охин нэр би хэрхэн яаж педикюр хийх талаар тренингэнд орно. Өдөөс хойш тэр үеэрээ энэ бүтээгдэхүүнүүдийг хэрхэн яаж хэрэглэдэг ямар болтгийг нь харуулъя заяа.
За энэ манай washing room, угаалгын өрөө. Энэ дотроо болохоор бид нар хэрэгтэй бүх юмнуудаа угааж цэвэрлэдэг. За энэ дээр цэвэрхэн алчуурнууд бол энэ дээр байдаг. Энэ алчуурнуудыг бид нар энэ салон дээр угаадаггүй. Хуурай цэвэрлэхний газрын хүмүүс ирээд бохир алчууруудыг авч яваад цэврийг нь өгөөд 7 хоногт бид нар 2 ирж 2 удаа бохир авч явж 2 удаа авчирч өгдөг. Тэгээд 7 хоногт 2 удаа бид нар цэвэрх алчуурт олж тэгээд бохир алчууруудаа бид нар ийшээ гинэ хийчдэг. Тэгээд энд болохоор бидний хэрэгтэй одоо тэр дэвсгэр хүн байхгүй зав гарсан үедээ бид нар энэ одоо салбитыг юмнуудаа бэлдээд энэ дээр хийждэг. Педикюр same time хийж байгаа тохиолдолд иймэрхүү тавцсан тавиурууд бид нарт хэрэг болдог. За энэ дээр бол цэвэрлэгийн юмнууд байна. За ариутгасан багцнуудаа бид нар энэ дээр гаргаад тавьчихдаг. Энд бол алчуур халагч нэрээ бид нар ийм халагчны дотроо хөвөнд шингээгээд ийм нөгөө өмөртүүлэгч байдаг штэ. Энийг бас юу ячдаг, өмөртүүлэгч түрхчдэг. Тэгэнгүүт ингээд нотой алчуураа гаргаж ирээд нөгөө хальт ингээд жоохон сэвж жагаад педикюрийг ингээд хөлийн харчаар нөгөө алчуурных нь өнөр нь бүр амар гоё өнөрчдөг. За энэ биднэрт хэрэгтэй илүү хошуу, buffer, за троллинуудаа refill хийхээр юмнууд маань энэ дээр байж байна. Хин зав зай гарна тэр хүмүүс бүгдөө иймэрхүү юмнуудаа цэвэрлэгээд ариутгахад юмнуудаа жинтон болгоод байж байгаа. Хамгийн юм бичиж харуулж байна. За энэ дээр болохоор бид нар хэрэгэлсэн одоо тэр одоо ийм шилэн стакан юу гэдэг те тэднийг хэрэгэлсэн болол бид нар энэ дээр тавьчихна. Тэгээд зав зайтай хинтэн зав гарсан маань тэр хүн гүйж ирээд энэ дээр байгаа юмнуудыг бүгднийг угаагаад ариутгаад цэвэрлээд энэ дээр хатаагаад тавьдаг. За ариутгасан ариутгагч бол бид нар энэ бүр маш том хүчтэй ариутгагч. Энийг бол бид нар багцаа за энийг тайлбарлана гэвэл бол нэлээд их ажил болно. Ариутгасны дараа бид нар дээр юм хууц гарч ирдэг. Энийгээ бид нар доор нь тэмдэглээд явдаг. Хизээ ариутгасан гэдгийг бид нар мэдэх шаардлагатай байдаг учраас энэ дээрээ тэмдэглээ авчдаг. Тэгээд эхлээд багцнуудаа угаасан багцнуудаа энэ дээр гаргаж ирээ хатаачна. Хатсныхан дараа бид нэр ийшээ авч нийлүүлж байгаа бөөнөр нь ариутгагчтай хийгээд ариутгачна. Тэгээд бүгднийг тэн дээр буцаагаад бэлэн болгоод тавьчихна. Энэ дээр food logic-ийн бүтээгдэхүүнүүдийг бас зархаар өрсөлдөгч нартай зархаар хэрэглэн дээр зархаар бас байдаг. Энэ дээр одоо тэнцэлгэн биш түрүүний нөгөө арсны богино зэрэг байгаа чинь нөхгүй. Энийг ийм болгодог юм юмс нь үнэхээр амар гоё бүтээгдэхүүн дээр би клаасаа өөрөө ажилладаг болохоор ч ингэж байгаа юм биш. За энд болохоор түрүүний нөгөө шургуулган дээр тэр хойдлын хувцсны өрөөнд дотор бичсэн байсан шүү дээ. Шургуулга болгон дээр ингээд бичээ тийм ингээд бичсэн байсан шүү дээ. Одоо эднэр дээр нь тийм нот байгаа. Энэ хэсэг жишээлбэл ингээд бүгд JLX-ийн бүтээгдэхүүнүүд байх жишээний одоо энэ дээр square дөрвөлжин хэлбэрийн типснүүд нь урт богино дээрээс нь sculpted болон natural гэх хоёр төрөл. Sculpted гэдэг нь болохоор нөгөө юм бөмбөр махир одоо доошоо нь ингээд бөмбөж махиж ургадаг хүмсэн дээр хавтгай tips тавих гэхээр natural tips тавих гэхээр болдгоо шүү дээ. Тэгэнгүүт энэ одоо natural tips нь болохоор арай хавтгай, sculpted гэдэг нь болохоор юм бөмбөр юм зараас тэр sculpted natural хоёр заруулсан тусдаа типснүүд энэ гэхдээ зөвхөн дөрвөлжин хэлбэр юм. Энэ дээр болохоор coffin хэлбэртэй. Энд болохоор дугуй, энд болохоор almond, энд stiletto гэдэг ингээд энэ хэсэгт жишээлбэл ингээд JLX-ийн продуктууд. За энэ өөр болохоор JLX хийх юмнууд за ингээд хэрэгтэй акрил юу гэдэг нь тиймэрхүү юмуд маань энэ. За хүн болгонд өөр гэсэн хобби байдаг. Тролли за хүн болгонд байхгүй маа. Хүн болгонд гэж бодлоо хэлж байна. Ер нь бол ийм троллинууд ашигладаг. Зарим хүмүүс яг ганцаараа одоо жишээл надад бол яг ганцаараа бол троллиг хэрэглэдэг. Зарим нь бол дундаа нэг тролли хэрэглэдэг. Хитэн өдөр ажиллагаас шалтгаалаад яг ямар үйлчлэгийг авдгаас шалтгаалаад өөр байгаа. За тэр яг
За, тролли болохоор акрил болон одоо спрей янз бүрийн хийхэд ийм цаас хэрэгтэй байдаг. Цаасаар бэлдсэн байх хэвээр. Хүн одоо wrapper энэ хэрэгтэй юмнууд энэ болохоор акрилны шингэн хийдэг шилнүүд. Энийг нэг удаадаа л хэрэглэнэ. Нэг удаадаа хэрэглээд акрилны шингэн маань бохирдож байгаа түрүүний угаах хэсэг рүүгээ очиод хийчихнэ. За тэгээд хушуунууд маань за энэ шиг нь болохоор бэли, салфитик үйлчлэг болгоныхаа араас бид нар ширээгээ цэвэрлэдэг учраас энэ ширээгээ цэвэрлэх юмнууд маань энэ дээр байж байна. За энд болохоор миний биерний сав, энэ дотор миний хамаг биернүүд байгаа. За энэ болохоор азтон, энэ болохоор алкогол, энэ болохоор акрилын шингэн. За тэгээ бафер гэдэг ийм хөдөлгөөнүүд байна байна. Ингээд хүмүүс болгон өөрөөсөө троллиг цэвэрлээд явах. Миний тролли ер нь бол нэлийн жоохон их юмтай. Жоохон нэлийн насгар харагдаж байгаа. Ерөнхийдөө бол хүмүүсийн тролли бол нэг ингэж харагддаг. Одоо яг нэлийн их үйлчлэгээ хийдэг одоо акрил бүх юм хийдэг хүмүүсийн тролли ерөнхийдөө голцсон гэх ийм их юмтай нэлийн юм насгар харагддаг. Энэ болохоор яг акрил хийдэггүй зөвхөн ерөнхийдөө ингэ JLX mix хийдэг хүмүүсийн тролли болохоор арай нэг юм бага юмтай харагддаг. Синдролыг ингэж харагдаж байна. Тэгээд өөрөөсөө гэсэн юм цүнхтэй. Цүнхэн дотроо яг гарт хэрэгтэй бид нар юм дастер тэгээд юм трижитрага цүнхэнтэйгээ авчна бусад гарт хэрэгтэй юмудаа бид нар бусад хэрэгтэй зүйлүүдэд троллин дээрээ тавьчин. Тэгээд троллигоо одоо битгүүл дээр бид нар сэн тамаар хийгээд троллигоо хаавсан газар троллигоо ер нь чирээд троллинаас аваа хэрэгэлчин. Тэгээд хамгийн гоё юм нь ширээн дээр бол юуч байхгүй. Ширээн дээр ямар ч гэрэл юу гэдгийг тэгээ залхууртай ямар нэгэн зулгт байдаггүй. Тэр нь бүр амар гоё. Ширээ айгуугаа цэвэрхэн бид нар хүннээ дуусныхаа дараа энэ дээдлийнхэн юмнуудыг авч тавьж агаад бүгднгийн бүр нэг сайхан цэвэрлчихэд тэгээ буцаагаад юмнуудаа тавьчихдаг болохоор амар гоё. Энэ ширээн дээр болохоор ганцхан ийм тос scrub oil одоо бүгшний сав янз бүрийн юмнууд байгаа. Ягаад гэхээр энэ ширээ болохоор nail art-ийн ширээ гэж авдаг. Энэ ширээн дээр бид одоо хиймэл хомсог үүдэн тий үрц тоостой юмнуудаа бүгднгийн хийчихэд гараа угаагаад эрэхтэн бид нар ийшээгээ шилжиж суугаад энэ дээр нэг артаа эхлэн энэ дээр бол ямар ч одоо тийм үрц нэг гарахгүй. Гэхдээ яг заримдаа бид нар ингээд ширээд үрц үйлч юм уу суудаг л да. Гэхдээ ерөнхийдөө бол энэ ширээ бол nail art ширээ гэж авдаг. Тэгээ тийм болохоор хажууд нь юм нөгөө цаас юмнууд маань ингээд бэлэн байж байгаа. За энэ болохоор орой явахдаа бол бид нар бүх гэрлэлүүдээ бүгднгийн доош нь далт хийгээд явдаг. Өдрийн цагаар ажиллаж авах үедээ бид нар ингээд бүгднгийн сайхан цэнэглээд цэнгийн дүрээд бэлэн болсон байгаа нь бол энэ талаа бэлэн болоогүй цэнэглэх шаардлагатай. Одоо энэ жишээлбэл нэг зураас дотоош гэдэг ингээд хоёр талд нь бэлдээ тавьчихдаг. Энэ болохоор зураг авах гэсэн байна. Зураг авахдаа гэрэл маш чухал зураг авахд энэ гэсэн юм гурван төрлийн гэрэл байгаа. Энэ гэрлэлтийн төсөлийг ашиглаад бүлгийн фонс чинь ийм хэлбэртэй байгаа шүү дээ. Ийм байгаа шүү дээ. Ажигласан хаа. Тэнгүүд би энэ хажуудлыг явах чинь ингэж хуурайх юм бол энэ чинь улам энэ хэсгийг нэмэлээ хайчаад энэ чинь хажуудлаа шийдэх магадлалтай учраас. Тэгэхээр хэрвээ хажуудлаас нь авчиж байгаа бол энийг доогоор нэг хонхооныхоо доогоор оруулж өгөөд эндээс нь ганц хоёр жоохон яваад хальт жоохон жигдлээ тавьчих. Түүнээс шиг нэг огт зөрүүс чинь гөрөвчсөн юм. Явахаас нахгүй юу? Юус юм? Бүхэндээ Австралийн Сидней хотын номер 1 нээл салоны нэг өдөр хэрхэн өнгөрдөг талаар бүгдийг нь бичиж оруулахыг хичээлээ. Гэхдээ мэдээж энэ бичлэгэн дээр энэ салоны систем, үйл ажиллагаа, мөн багийн зохион байгуулалт яаж явдаг гэд бүх мэдээллийг оруулах мэдээж боломжгүй. Хэрвээ та нарт маань асуух зүйл байвал та нар миний хувийн болон
ажлын Instagram руу холбогдоод чат бичиж болно. Эсвэл энэ хүү бичлэгний доор комент бичээрэй. Тэгээд энэ хүү бичлэгний маань гол зорилго гэх юм бол би өөрөө салон нэг 6 жил орчим ажилласан. Давхар Америкт өөрөө салонд ажиллаж байсан, Монгол салонд ажиллаж байсан. Дээрээс нь Австралид ирээд одоо яг ингээд 8 газарт нь ажиллаад яг дунд нь ороод буцлаад явж байгаа. Тэгэхээр энэ болгон сурсан мэдсэн зүйлээ хуваалцахыг хүссэн. Яг гэвэл Монголд салон ажиллахад биднэрт зөвлөд өгөх, чиглүүлээд өгөх, асуугаад мэдэх боломж бололцоо маш бага байдаг. Тэгэхээр та нартай жоохон ч гэсэн тус болох үүднээс энэ хүү бичлэгийг орууллаа. Тэгээд та нар маань subscribe дараарай. Энэ хүртэл хамт байсан та нартай маш их баярлалаа. Миний хэлэх хамгийн дуртай үг бол хамтдаа суралцъя, хамтдаа хөгжье. Баярлалаа.